Өөр цайтал ярих үнэхээр баян үлгэр бий шүү. Үлгэрээс сурах юм их бий, үлгэрээс сонсох ч юм их бий. Сайн байцгаана уу хүүхдүүд? Багш нь та нартай эртний дөрвөн амтан үлгэр ярьж өгье. Эрт үрдийн цагт халуун дулаан сайхан ой бодонд тагтаа туулай сармагчин зан дөрөв амьдран суудаг байжээ. Нэг өдөр тэд бидний хэн нь ах болохоо мэдээ. Ах болсон нь дүүн хараад итгэж дүүн ах нараа хүндэлж явъя гэж хэлэлцээд би бинээс хэн ах болохоо асууж гин. Тэгтэл тэнд нэгэн мод ургаж байсан тул заам тэр модыг зааж намайг балчир байхад энэ мод надтай чацуухан би энэ модыг шөргөөдөг байсан юм гэж хэлв. Тэгэхэд сармагчин намайг балчир байхад энэ мод тоглож дүүлэх мөчөргүй. Сүүдэр нь арай чамай намайг халахалдаг байв гэлээ. Харин тэгтэл туулай намайг балчир байхад энэ мод сая үндэслэж би үндснээс нь малтаж иддэг байлаа гэв. Харин тагтаа сүмбэр уулыг дов байхад сүн далайг шалбааг байхад би энэ модны өрийг зууж ирээд энд унагсан билээ. Тэгээд энэ мод ургасан юм гэж хэлв. Ийхүү ярилцаад тэдний хамгийн том ах нь тагтаа. Удаах ах нь туулай. Туулайн дүүн сармагчин. Хамгийн бага дүүн заан болж таарчээ. Дүүн ах нараа хүндлэхээр болж заан сармагчинг ахаа гэж хүндлэн нуруунд дээрээ гаргав. Сармагчин туулайг ахаа гэж хүндлэн мөрөн дээрээ гаргав. Туулай тагтааг ах минь гэж хүндлэн дээрээ гаргаж өнөөх модны жимснээс том ах нь авч дөрөв нартаа тараан өгч эцгээв. Ийхүү энэ дөрвөн амтан эртээ найртай байснараа хүндлэх ёс болон эм нэгдлийг илэрхийлэн эртээ дөрвөн амтан үлгэр бий болсон гин. Үлгэрээ сонссон хүүхдүүддээ баярлаа. Үлгэрээс сурах юм их бий. Үлгэрээ